төлөө. Энэ балер бузрын хэрүүлүүдээс их нэр цэврийг хаятайхан гарч ийн шүү би. Аргагүй бол бурхны хөө гэж. Энэ бүчтэрийн бүхэн холбооны бузрын хэрүүл орж ороогүй тийм ээ нэр цэвэр гарсан. Өнөөдөр энэ нямба огцорж байгаад бас тийм ээ гадаадад. Нямба гадаад огцорж байгаад гадаадад байж ирэх чи би энд оролцоогүй гэсэн үг байхгүй. Тийм ээ нэр цэвэр гараад ирлээ шүү. Аргагүй бурхны хөө юм да. Яа, төлөө монголчууд. Мөн юмба. Учирд хоёрыг базнаа. Уг нь би нэг арчил намын дарга болчдөг бол. Тийм ээ. Учиртаа нэг алдсмаар байна. Хоёр талаас уг нь хоёулаа үзчихдэг бол. Манайгаа санхүүжилчээч. Өрсөлдөгч сайн бол өөрөө сайн гэж Монгол ард үг гэдэг шүү дээ. Манай хүн ч нарийн юм шиг байгаамаа. Намайг санхүүжүүлэхгүй зү. За төлөө монголчуудаа. Гэцүү хүний дарлалаас гарсан өдөр байл. Йоо энэ өдөр. Нямбагийн сайн энэ бичлэгийг үзэж байгаа. Намайг нэг тий дандаа юмны мууг хардаг гэж солиороод байгаа юм. Дандаа би юмны сайныг харж байгаа сте. Жишээлбэл сая тэр Нямбатрын лайвд ороос би юу яаж байгаа байхгүй юу? Рекордыг олж харж штэ. Монголын одоо энэ хар мянган лайвчд, постчд, сэтгүүлч элдв хангаа хүмүүс дотор Нямбатрын рекордыг олж харсан хүн байна уу? Байхгүй. Ганц Баярбатар харж байгаа байхгүй. Би ч дандаа юмны сайныг олж хардаг. Сайн залуу шүү. Сайхан байна оо, сайхан байна. Юу ярих? За Нямбатар учир хоёрыг товчхон базнаа. 1000 хүрий цааш нь шээрлээ. Зүү. Энэ 505 хүн цааш нь шээрлээ. Манайха чи шуурхаа муу юм дуртай. Шуурхаа орж ичэр чинь дөнгөж саяхан ихэлсэн болохоор олигтой халаагүй байна. Бас нэг жоохон ганц хоёр татж чагаад ярихгүй болохгүй. Жоохон зориг орж ярихгүй бол. Эвгүй хүнтэй үзэх гэж шүү ийч. Би гэж тэгж жагаад их үүлийн өртөйгүй юм аа. Даргын заяаг юм хайш би одоо нэр. Гэхдээ би нэр өнгөрсөн амьдралаа бодоод тахад нэр би ер нь жоохон даргын заяаг юмгүй юу? Би ч одоо насаараа ангийн атмаа байсан. 10 жил ангийн атмаа, сургуулийн атмаа. Орчны атмаа, байрны атмаа. Одоо орцондоо би ч атмаа байсан шүү дээ. Байранд ч яриач атмаа байгаагүй худлаа. Тэгж худлаа ярьж болохгүй. Орцны атмаа ч дээ би ч бас. Одоо худлаагүй л энэ Сумогийн мөнх хөргөл биш тий. Эн чинь 83 оных. Надаас 2 ах. Сүүл тарин 84 болцсон байв. 85 ч болцсон байв. Манай одоо энэ Сумогийн мөнх хөргөл гэдэг нэг мөнх хөргөлийг чи хин гэдэг лээ. Нэрийн Япон нэрийн. Тамаоши. Тамаоши мөнх хөргөл чинь 3 давхар их. Би 7 давхар их. Би ч одоо дандаа одуудтай шүү дээ. Манай орцны 3 давхар чинь Тамаоши байсан шүү дээ. Тамаоши чинь их том биетэй. Бас барилдаж ноцолддог секцэнд явдаг юм байсан. Би бол юм улаан математикч. Тамаоши энэ чинь бацаж явлаа шүү дээ. Худлаагүй л өөрөөс нь ч асуучих. За тиймэрхүү байна. Би ч одоо насаараа тийм ээ сургуулийн атмаа. Ангийн атмаа явлаа шүү дээ. 4 5 сургууль сурж явж арай гэж нэгэн би чинь сургуульд өгсөн байхгүй. Маа 953 за цааш нь шээрлээ. Тэгээ би ч юусэн ангийн даргаыг юусэн нэг сарч билүү амар би 1-р ангид 2-р ангид багтаа лөө. 1-р ангид багтаа биш 2-р ангид юм биш үү? 2-р ангид би ч ганцхан ангийн дарга 1 сар л хийсэн юм шүү дээ. Уг нь би ч одоо 10 жил ангийн атмаа хийсэн. Би 10 жил онц сурсан. Би 4 сургуульд дамжиж онц сурсан. Сургуулиас сургуульд дамжаад ингэ явна шүү дээ, тий. Тэгэхэр чинь яах вэ? Багш солигч чинь нэг сургуулиас нэг сургууль руу шилжээд очингууд муу сурлагт нэг нэр автоматар орчин. Тэгэл тэр доороос ч үзчихиж онц сурлагтан болж гарч ирэх чи хэцүү шүү дээ. 10 жил сургуулийн математикийн авраг.
Тэгсэн мөртлөө ангийн дарга байхгүй. Тийм их сонин. Би одоо ингээд ангийн урлагийн үйлчлэг болон дандаа нэг номерт би гарч ирнэ. Одоо жишээлбэл өсгөлийн баяраар би одоо даавангийн хөшүүний даваа залангийн гэдэг дууг би ганцаараа шахуу дуудаа зогсож байна. Миний хажуудалд манай энэ жудо өхөө олон улсын хэмжээний мастер биш спортын мастер бэлэг сайхан гэдэг нөхөр таваш. Одоо энэ яваад идэм да фейсбુક дээр жудогийнхэн сайн мэднэ. Бэлгээ зүгээр дугаа амаа хөдөлгөө зогсож байгаа. Би ганцаараа дуулж ирсэн. Урлагийн үйлчлэг болон Баярбаатар байхгүй бол урлагийн үйлчлэгт манай ангийнхаа орж исэн түүх байхгүй. Дандаа адгийн байр. Гэхдээ би одоо уг нь бүх талаараа л манлайлаад идэв. Тэгсэн мөртлөө дарга болтгүй. Гэхдээ юм сонин шүү. Яадгийн байгаад даргын хөв заяаг өгөн гэж бас бэдийн болов яадгийн болов гайхаад. Нэгдүгээр ангид бол хоёрдугаар ангийн тэр ихэнд бол нэг ганц сар ангийн дарга хийсэн нь бол аргагүй би ч нэг сургуулийн авраг болоод дүүрэг мүрэгт сургуулийнхаа нэрийг гаргаад тэгээ гүчээр нэг багш нэг сар хийлгээ тэгээ мулталцсан. Тий. Тэгээ одоо бас нэг дарга болчих гээд үзээд үнэхээр барахгүй байна. Үнэхээр барахгүй байна. Одоо жишээлбэл ингээд сошиалд гаргаж ирээд би чинь нэг лайв ангийнхан тий сошиалын ангийнхныхаа дарга болох гээд үзээд байгаа шүү дээ чинь тийм ээ. Тэгэл яг үзчихсэн чинь яасан бах нөө эхлээд осор жамаа байсан миний дээр. Осор жамаатай үзэж үнэхээр барахгүй байжсэн чинь осор жамаа нэг юм архинд орж хөр хэмдэл ум маниадын сайн төрлөг олсон байх болтугай. Осор жамаа нэг архинд ороод нэг далд ороод нэг урдаас нэг зайлаад. За ашгүй миний ээлж ирд би нэг тийм ээ лайв ангийн дарга болох нь дээ гэл яг бодоо ийсэн Чингис хаан гараад ирсэн. Чингистэй үзэж бардгуу. Тэгээ байж чинь ашгүй нөгөөтг чинь нэг архинд ороод бас архинд ороод тэгээ би чинь нэг ангийн дарга за одоо ашгүй Чингис зайллаа би нэг ангийн дарга боллоо доо гэл яг бодоод байжсэн чинь мөнгө гэрдэн гараад ирсэн. Мөнгө гэрдэнтэй үзээд идэг бардгуу. За ингээд мөнгө гэрдэн дарагдж байгаа юм байна даа гэж бодож ирсэн чинь мөнгө гэрдэн чинь нөгөө газар руу яваад. Уу ашгүй нэг нөгөө газар руу яваад. За одоо л миний ээлж ирлээ тэгээд чинь өндрөө гараад ирсэн. Тэгээ өндрөөтэй үзэж арай гэж нэг юм өндрөө нэг барах нь барахгүй нү гэж идсэн чинь өндрөө ашгүй нэг ачигдчих тийм ээ. За ингээд нэг батны боллоо доо гэвэжсэн чи яасан бах нь мөнгө гэрдэн буцаа гараад ирсэн. Тэгээ энэ өндрөө мөнгө гэрдэн хоёртой чи үзэж одоо нэг овоо нэг тийм ээ. Бас нэг энэ хоёрыг чинь дийлээ заримдаа дийлдээд үгээ аваатай болоод ирсэн чинь нямба гараад ирсэн. Хитстан ядаргаатай байна. Юстэн дэр үнэхээр энэ даргын үзээг нь овшимаа нэр би нэрээс. Яах вэ нэрээс. Одоо нямбатай үзээд тэгээд стан нэр. Тэгээ байж дахиад нэг новш гарч ирээд ингээд. Дарга болж чадахгүй нэ. За нэг иймэрхүү байна. Хав хүний амьдрал бол. За учралгийн хоёрыг ярина. 1500 цааш шеэрлээ. Учрал нямба хоёрыг ярина. Лайв хэр удаж 8 минут болсон байна. Учрал нямба хоёрыг ярина. Нямба муу хацаантай алцгана. За яах вэ? Бүгдээр бас яг ижилхэн шүү дээ. Нямд орчийн урдаас А гэж үг хэлж чаддгүй, энэ үсэг хэлж чаддгүй байхад би нямд орчтой үзэж арай гэж нэг юм нямд орчиг нэг дармар аядаад ирсэн чинь магалж байгаа гарч байгаа байхгүй. Одоо энэ маглаатай ганц үзэж байгаа хүн бий вэ, тийм ээ? Ингээл нэг маглааг нэг за яг нэг дарж унандаа гэж бодоо байж итэл одоо тэгээ бас яах юм байгаа юм. Хүний ядаргаатай нас. Гэхдээ нэр тоглоомч маглаатай үзэж байгаа хүн нямд орчтой үзэж байгаа хүн хэн байна? Мөнх эрдэнтэй өндрөөтэй. Оското Чингис хаантай ер нь үзчихсэн хүн байна уу? Байхгүй шүү дээ. Би бол үзээд идэг байхгүй. Тэгэл үзэл яг нэг дийлээд ирдгийн даван дээр л нэг лай гавдуур харж чадах юм. Ядаргаатай байна нэр. Хэцүү юм аа нэр. Амьдрал нэрээс гатуу юм аа нэр. Би дарга болчиход одоо юу нь болохгүй байгаад байна монголчуудаа. Өнөөдөр нямба би баг агсан нямбар санагдаад. За сайхан ярина. Одоо тийм маа зааз юм байхгүй. Хүний зовлонгоор жаргалыг гэдэг яг үзэл. За учрал бол одоо яг би багаас нь мэднэ.
Ерөнхийдөө аавыг мэднэ. Аав нь их засаг сургуулийг 98 онд байна уу? 96 онд байгуулж исэн юм байна. Аав нь хөөрхөн 8 мэмэ хийждэг хүн байсан бах. Тухайн үед л мөнгөтэй хүн байсан 90-д онд. Тэр сургууль байгуулж илаа. Анх сургууль байгуулахдаа нэг жижигхэн Оросын цэргийн билүү дээ нэг тийм нэг жижигхэн нэг хуучин барилга дотор нэг ширээ засаад нэг анх сургууль байгуулсан гэхэд шууд 100 хүүхэдтэй эхэлж исэн шүү. Ням сургууч бас эвгүй гар байсан шүү. За тийм байна. За учирлж одоо 84 оных надаас нэг ах гэж явдгийн. Одоо сүүлийн үед он сураад сойлоод 86 болоод надаас дүү болцсон байна лээ. Тий одоо ямар учиртай байгаа. Би одоо ч мэдэхгүй юм байна. Нэг рекорд тогтоолгоё гэж утсан юм уу яасан. За тэгж их үед манай нөгөө надад хулмас алдаадаг. Нөгөө нэг ононгийн нөхөр байгаа шүү дээ тийм ээ. Ононгийн ихнэр надад хулмас алдаасан нөгөө мөнхөө гэдэг нэг хүүхэн байгаа шүү дээ. Тэр чинь энэ их засгийн 2 дахь хөлөө дээ. 3 дахь ч байна уу? 2 дахь нь үлээ 3 дахь нь үлээ. Эсэлтэн дээр орж их засаг суралцж ийсэн зайлвал хөрх. За тэгээд эхлээд нэг тийм жижигхэн Оросын цэргийн барилгад ням сургууч нь юу яаж байгаа сургуулаа 100 хүүхэдтэй ч эхэллээ дээ. 97 8 хүүхэдтэй ч эхэллээ мартчихжээ тий. Одоо жоохон гөгшрөөд биш. Тэгж явж байгаад 2 жилийн дараа их жоо хөрхөн 2 байшинтай болоо явцсан шүү. Их л хурдан ням сургууч босч ирсэн. За тэгээ байж ицсэн чинь учрал чинь аавынхаа сургуульд өөрөө орсон. За тэгээд нэг одоо аав нь бястаа болохоор учрлыг чинь нөгөө багш нар нэг жоохон өргөн штэ тийм ээ. Тэгээ өргөөд бас нэг тийм шилдэг 10 жилдээ ч үлүүдээ нэг тийм бас нэг хөөрхөн хурган онцлогтон ч үлээ нэг тийм юм авч ийсэн учрал чинь. За тэгээд дараа нь бол учрал чинь юу аасан? Аавынхаа сургуульд орсон. Аавынхаа сургуульд мэдээж хэрэг онцроо явчихлаа яах вэ тийм ээ? Автоматар. Тэгээд нэг ихтэй сургуулиудын оюутнуудын дунд улсын сургуулиудаас нэг, хувийн сургуулиудаас нэг супер оюутан гэж жилүүдээ урд нь нэг өөр нэртэй байж байгаа сүүл рүүгээ нэг супер оюутан гэдэг нэртэй болцсон нэг. Тэр бүх ихтэй сургуулиудын нэг хамгийн шилдгийн шалгаруулдаг нэг тим байсан. Тэрэнд учрал чинь хувийн сургуулиудаас шилдэг супер оюутан болж ирсэн юм аа. За ийм байна. Учралын түүхийг бол зүгээр л уншин штэ хүүхдүүдийг. За тэгээ байжсэн чинь учрал чинь дуулдаг болсон. Тэгээд дууг л яах вэ нугаад хам мөнгөөр зодсон штэ манай хүн чинь. Эхлээд янз янзаар их дуулах гэж үзсэн. Нэг 2 жил шахуу манай хүн чинь дуулах гэдэг угаасаа амжилт олоогүй. Учрал чинь. Тэгээ сүүлд нь тэр чи одоо хэд 2000 хэдэн онд ч юм дээ. Тимон гэдэг нэг багтаа гарч ирээд тэгээд нэг хүн таньдаг болсон юм чаавас. Тэр Тимон болохоос өмнө 2 жил дуулсан байх нь шүү дээ тийм ээ. 2 жил дуулаад хинч сонсоогүй. Тэр үед ч гэхдээ үнэхээр хипхопын алтан үе аваргууд байсан тийм ээ. iStop, Digital Monterey, Мөнхи рэп өөртөө хинч байлаа. Тэд нар байсан. Тэднэрт завсар орох боломж байгаагүй байлгүй. Нэгт хоёрт өөрт нь ч бас жоохон авиас чадал тутсан байлгүй тэгээд. Манай хүн баахан хүнээс баахан дуу авч дуулсан тэгээ амжилтанд хүрээгүй. За тэгээд 1 жил гарan завсарлаж байгаад эргээд Тимон гэж нэрээр баг зүгж гарч ирж хипхоптод тэр менежмент нь их сайн яваад тэгээ манай хүн чинь од болж байлаа. Мөнгөөр зодоод од болцсон юм да ер нь бол. За тэгээд од болж нэг хэсэг явж байгаад бизнес хийн гэж нэг хэсэг үтсэн. Реал одоо энэ нөгөө их засгаасаа тусдаа Реал их сургууль мургуул, Реал Актем, Реал 10 жилийн сургууль мургуул гэдэг нэг юм байгуулаа. Тэгээ баахан явсан. Бизнес хийн гэж нэг хэсэг үтсэн. За тэр нь бол одоо тэгээд нэг амжилттай болсон юм уугүй юм уу болоо мэдэхгүй. Тийм ээ. Та нар ч гэсэн Реал сургууль мургуул гэж мэдэхгүй байгаа үстэй. Тэр ер нь жоохон дампуурах тал руу болсон байна. Тий. За тэгээд явж нэг хэсэг чимээгөө нэг бараг нэг 8 9 оноос 16 он хүртэл чимээгүй явсан юм биш үү манай хүн чинь.
За тэгээд ардын намд чинь манай хүн чинь 12 оны үед ч илүүд элсдэг баха мартчих. Тэгээ явж байгаад манай хүн чинь хэл чимээгүй нэг элслээ гэдг нь сонсогдож явж байгаад чимээгүй байж байгаад гинт 16 оны сонгуульд нэр дэвшсэн. За тэр 16 оны сонгуульд нэр дэвшигт нь хэн үлгийдэж авсан байх нь вэ? Нямбатар үлгийдэж авсан юм аа. Нямба яагаад учирлыг үлгийдэж авсан бэ? Яагаад вэ гэвэл Нямба өөрөө улаан мөнгөтэй хүн хэрэгтэй байсан учраас учирлыг татаж авсан байх нэ. Би тэгж бодож байгаа, хардж байгаа. Зөв үү? Нямбаг учирлыг улс төрт үлгийдэж авсан загламайлсан эцэг нь хэн блэ? Нямбатраа. За та нар мэдэж гинөө? Мэдгүй. За ингээд учирлын мөнгөөр Нямбатар сонгуульцсан 16 онд. Нөгөө талд хэн байж их вэ? Нөгөө талд тамхи, арх, тэр гурав болов гэдэг манай нөгөө ихч байж илгүй яах вэ? Тэрний чинь тэр бичлэгээр унгааж өгсөн хүн хэн байх вэ? Би тэгж хардж байна. Бодож байна. Өрсөлдөгчийг тэрний гаргаж ирж унгаасан хүн хэн байх вэ? Нөгөө тал дээр Нямбатар учрал хоёул байж байгаа шүү дээ. За ингээд сонгуул болохоос нэг хоногийн өмнө учрал шантарсан. Яаж шантарсан байх нь вэ? Нөгөө баахан мөнгө гаргаад аавынхаа мөнгийг гаргаад сонгуульдсан баахан амттныг ивент итгэцэн байж идэг. Өөрөө гарахгүй нь мэддэхгүй болоод идэг. Сонгуулийн яг өмнөх өдөр учрал ууралж одоогийнхоор лайв хийсэн. Баахан мөнгөө зарцуулаад өстой ингэж тэгж үзэж байхад энэ ах нар надад тоглолоо. Улс төр бол өстой тоглоом юм байна нэрэ. Шал дэмий ийш орж баахан мөнгөө өрлөөг манай хүн ширээ шаасаа. Яг сонгуулийн өмнөх байна уу? Өмнөх өдөрч байна уу? 2 өдрийн өмнөч байна уу? За ингээд 2 өдрийн дараа учрал явчихжтэй гэж бодоо байжсэн чи харин Нямбатар учрал 216-нд хосоороо гараад ирдэг юм байгаа ч тий. За ингээд учрал чин бөөм баяр болж Нямбатар ахыгаа үнсэж улсын хурлд очиж Нямба ахтаа мөргөж энтер. За ингээд улс төрт учрал гэж хүн орж ирсэн юм аа. За иймэрхүү болсон. Энэ хоёр чинь бол анхандаа ах トゥ хоёр явсан юм шүү дээ. За 20 оны сонгуульд мөн учрлыг сонгон найрхан дүргээс хэн гаргаж ирэх вэ? Нямба хамтдаа гарч ирсэн. За энийг ингээ орхичих. Одоо Нямбагийн түүхийг ярина. Бурхны хүү шиг ярина шүү Бурхны хүүч бас төрцсөн амт шүү нэр. Яа. 96 оноос эхлүүлэл хүүрнэн өгүүлж байгаа шүү дээ. Энэ хулгайч нарын амьдралыг би зүгээр хүүрнэн өгүүлнэ шүү дээ. Би яагаад мөнхөрдөн шиг бүр занзайт лавдгуу гэж бодож байна та нар. Намайг ч хөрхи аргуун болохоор ачих гээд идэг байхгүй. Тэгэг бол би эдний чинь тэр бааранд тэгж явж байгаад тэндээсээ гараад тэгж буудалд ороод яг тэрнтэй орж ирэхэд нь би яг дэрэгд нь хараа зогсчихлоо гэж ярина шүү дээ. Дааж одоо тэгж ярих юм бол мэн мэд чиг аргуун амт чинь зүгээр ганцхан би юм. Мөгийнх ягаад тэг зөрөгтэй яриад байгаа. Артай л ахгүй юу. Нэгт хоёрт нөгөө эсрэг талынх нь хүмүүс арын дагаа дээрээс нь мөнгө яхаж чинь санхүүжүүлээд мөнгөөр өгччихад байна шүү дээ. Мам Баярбаатар чаавас хин өгөх үдэ чаавас өөрийнхөө мөнгөөр энэ центав аваад уугаас ууж шүү дээ. За иймэрхүү байна. За Нямбатар гэж бацааныг би ёстой мэдэхгүй. Би Нямбатарыг бол 2016 оны сонгуулийн дараанаас ирнэ мэдэн шүү. Тэрний өмнө яг сонгон найрхан дүүргийн дид дарга байлуу, иргэдийн хурлын дарга байлуу. Тэр хоёрын нэг байсан юм даг лавл. Эхлээд дид дарга байж байгаа дараа нь иргэдийн хурлын даргач болчдөг илүү. Энд чи хорондоо өстэй амар. Нэг дид дарга гэж явж байгаа иргэдийн хурлын дарга болчдөг шиг санагдаад байгаа. Эхлээд нэг төлөөлөгч байлуу яалаа тэрнийг өстө мартчихжээ. Нэг л өстө нэг гэрлийн хурдаач хаацсан шүү энэ хурж. Мэдэж амжааг байхад гэрлийн хурдаач хаацсан шүү. За тэгээ 16 онд учрлын мөнгөөр сонгуулиад гараад ирж байгаа маа манай хүн чинь. Би нэгж хардж байгаа шүү. Тэгээ байж байгаад одоо нэг мингтэй нэг нямд орж игээд нэг одоо нэг ахгүй байсанд одоо нэг мөнгө хэрдэн ах байнга ярьдаг да хүүхдийн. Чикагод консул байсан гэдэг анх баяр гээд байнга яриад идэв шүү дээ. Манай нямд орж сайд. Цэцэндийн нямд орж. Зөв. Нямд орж ч одоо хаан байлаа шүү дээ Монголд.
Нямд орчтой тэмцсэн хүн болгон гүлэг болдог байлаа шүү дээ. Гүндлээ хамгийн эхлээд гүндлээ гүлэг болсон ба 2002-оос 2000-аас 2004 оны хооронд гүндлээ гүлэг болгож исэн. Дараа нь буянгийн жагааг гүлэг болгосон. Гэх мэтчлээ олон хүнийг сүүлд нь манай муу нөгөө ерөнхийлөгч байсан намбарын инх хоёрыг ч аваачиж оймстой начсан. Тийм ээ? Халтмаагийн баталгыг гүлэг болгосон. Манай цэндийн нэмдэрж байгаа ч бастай. Амар амтэн шүү дээ. Нямдорчтой үзээд нэг бацаан 16 оны сонгуулийн дараа одоо эхлээд ингээд гишүүн болоо гараад ирсэн бацаан нар чинь дийлэнх нь 4 жил. За яг нэг амтай сүүртэй ганц нэг 2 жилийн дараанаас дуурж эхэлдэг байхгүй юу? Мөн үү? Улс шинээр улсын хурлын гишүүн болсон хүн нэг нэлээд амтай хүн 2 жилийн дараанаас дуурдаг байхгүй юу? 2 жил короле хийдгийг. Тэгсэн чинь ерөөсөө сонгогдоод намраас нэг бацаан цор гэд болж өгдөг. Тэгээ бүр цор гэхдээ цэндийн нэмд орж байгаатай цор гэнтрийг хийж тулаад байна шүү. Тийм ээ. Яг хөө гэхдээ тэр үедээ бас арай барахгүй л дээ зүгээр. Гэхдээ ер нь бас нэмд орж байгаа урдаас ч юм үг хэлэх хүн байхгүй шүү. Бүгд доош хараа суудсан. Ингээ гүлцөөл ширээ ширтэл ингээ зураг зураа байж идэг гэсэн бохоггүй. Тэгсэн чинь нэг муу бацаан шүү шүүгэлзээд ороосноос наа чи юм байхгүй юу шүүлзээд болж өгдөг. Гэхдээ яг нэг зангаажуулж чадахгүй л те. Гэхдээ бас хөөрхөн шүүлзээд байна. Шинэ гарч ирсэн гişүн. Тэр хэн байх нь вэ? Нямбаатар. Нямбаатар ч бас амтай хүн шүү дээ. Эвгүй штэ. Дөнгөж шинэ гарч ирэнгүүтээ. Тэгээ ямар хорн хариулсан ёстой чөтгөр юм бэ? Би өст үнэхээр тэр дотор нь байгааг болохоор мэдэхгүй байна. Нөгөө нэмд орж байгаа чи зайлуулаа хийсэн штэ. Хууль зүйн сайдаас. Нэмд орж байгаа чи одоо тэрөөсөө мөнхийн 2000 оноос 2016 он хүртэл тасралтгүй бараг 16 жил хууль зүйн сайд хийцэн шүү дээ. Тэгсэн чи 16 онд нямд оржиг мулталчихжээвэл яах вэ? Нэг нөхөр. Тэгтээ яг өөрөө сайд бол чадаагүй л дээ хууль зүйн сайд. Тэгтээ бас шүлдсээр гад мултлалцчихээвэл яах вэ? Хамжигчаар оролцоод. Гү наад мөч өстө эвгүй. Аюултай наадах чинь. Наад хүрээс чи хол явахгүй болохгүй шүү. Аюултай нөхөр шүү наад чаа. Наад Нямбаатар чаа. Шинэ гарч ирсэн гişүүн өстө шүлдсээр гад сайдын суудлын муудлаас Нямбаатарыг нямд орж байгааг мултлаад хаан байсан хүн шүү дээ нямд орж байгаа ш тэр үед. Амар байсан шүү дээ. Исмаил тайж байсан шүү дээ. Тэгж яхад шүлдсээр мултлаа хийсэн шүү дээ. Амар. Тэгээ гарч ирэнгүүтээ нөгөө манай хүн чинь үндсэн хууль засдаг байсан шүү дээ. Бүр үндсэн хууль засдаг байсан шүү дээ. Манай цэндийн нэмд орж байгаа ч. Тэгээ бусад хуулиудад бол өөр хүнийг гар хүргүүлнэ гонжин жоо. Ямар нэгэн байдлаар нэмд орж байгаатай уулзаж ярилцаж тохиролцож хууль оруулж ирэхгүй бол өөрөө дураараа хууль энэ төр оруулж ирэх юм бол за юу ихгүй зүгээр гүлэг болно. Тийм дураараа хүн гэж байхгүй. Тэр тусмаа эрүүгийн хуулинд гар хүрдэх хүн гэж юусоо байгаагүй. Үсэгч нэмж чаддгүй байсан. Үсэг нэмж чаддгүй байсан гэ боддоо. Эрүүг хуулинд 2000-аас 2002 оны эрүүг хуулийн чинь нэмд орж байгаа цэндийн нэмд орж байгаа хийсэн байхгүй юу? 2002 оноос 2016 он хүртэл эрүүгийн хуулинд үсэгч нэмэгдээгүйгээ боддоо та нар. Яагаад гэвэл нэмд орж байгаа чинь бацчдаг байсан байхгүй. Айлгчдаг. Үсэг нэмж чадахгүй байсан гэ бод. Тэгсэн чинь нөгөө нэг муу мангар бацаан чинь шөвлөж явж байгаад эрүүгийн хуулийг тэр чигээр нь өөрчлөө хийчихвэл яах вэ? Одоо нэг зөрчлийн тухай хууль инээ тэр гэдэг 9 шит юм гарч ирээд маний хүртэл нэг ачаад баллсан шүү дээ тийм ээ. Тэрний чинь гаргаж ирж байгаа хүн хэн байх вэ? Энэ муу шөвлөсөн хулгайч шүү дээ. Наад чи эвгүй шүү. Одоо л наадгыгаа дарж авахгүй бол за наад чи эвгүй шүү. Учрал минь. Эддээ наад чи эвгүй хүн шүү. Аюултай шүү. 2002 оноос 2016 он хүртэл эрүүгийн хуулинд үсэг нэмэгдээгүй. Та нар боддоо 14 жил үсэг нэмэгдээгүй штэ. Тэгэхэд нэг муу шинэ гишүүн гарч ирэнгүүтээ шөвлөж жагаад эрүүгийн хуулийг тэр чигээр нь өөрчилж ивэл яах вэ? Амар гоц. Аюултай гоц. Наач аюултай хүн шүү. Наадах чинь л одоо яахгүй бол тэрээс миний ангийн дарга болох ч өнгөрөхгүй дээ. Тийм ээ. Чиний наад ерөнхий сайдын судалж чинь нэг удахгүй шүү. Учир нь анхаараарай. Баяа хэлээ хөхт мэдэхгүй байж магадгүй. Эртнээс анхааруулж явахгүй.
За ингээ эрүүгийн хуулийг өөрчилж авсан. За шүглэж явж байгаад бас л нэг 20 онд бол учрал Нямбатар хоёр мөнгөө тэнцвэх хуваасан байгаа. Би тэгж хардж байгаа. Тэгээд ямарсан нэг энэ хоёр чинь хамтдаа 20 онд сонгон дээрхнаас гарч ирлээ. Мөн үү? Цугтаа гараад ирлээ. За ингээд цугтаа гарч ирээ байжсэн чинь яасан байх нь вэ? Учрал 4 жил гишүүн хийцэн байж идэг. Бас нэг юмны дарга мөрөөдж байсан байлгүй бодвол тийм ээ. Байхгүй. Учрал дарагдсан. Сурггүй. Манай учрал ч нэг амархан бодож байгаа шүү дээ. Амархан гишүүн болсон шиг амархан сайд болно гэж бодож ирсэн чи байдгүй шүү. Номтой хоёр маяр элдв хангаа юмнууд сайд болоод байна. Өөртөө нь бас нэг тийм ээ. Одоо энэ баячуудын хүүхдүүдийн хооронд чинь бас тэмцэл явагдаж шүү дээ. Тийм үстэй. Зэндааны хооронд. Тийм үстэй. Одоо учрлын нүдээр харах юм бол номтой хоёр одоо хий юм бэ тийм үстэй. Муу сурлагтан байсан, хулиган байсан, тийм үстэй. Хэнч биш байсан. Нөхөр харагдаад байна шүү дээ. Учрлын нүдээр номтой хоёр. Тэгсэн чинь тэр сайд болоод байна. Тийм ээ? Ням осургоо нүдээр харсан чинь ням осургоо хин хоёр чинь нямтай шургоо хоёр чинь хоорондоо ингээл бас зэндаа байж байгаа ш тийм ээ. Ингээл бие биенийг харилцаад байжсэн чинь нямтай шүүхэд сайд болоод яваад байна шүү. Адилхан уг нь 16-нд хоёулаа цуг улсын хурлын гишүүн болж орж ирсэн шүү дээ, тийм ээ. Тэгсэн чинь нямтай ширийн хүүхд амар амархан дээшлээ шууд сайд мэд болоод яваад өгч шүү. Тэгсэн чинь өөрийнх нь хүүхд байдгүй. За яг уу 16-аас 20 оны хооронд нас залуу тийм ээ байсан гэж төсөөлье. Гэтэл 20 онд чинь бас тийм 4 жил улсын хурлын гишүүн хийдсэн байж байдаг. Тэгтэл чинь бас сургаггүй шүү. Мөрөө ингээд энэ иймэрхүү тэмцлүүд явагдажсэн байна. Тэгсэн учрлыг бас эртнээс жоохон дарсан байна шүү дээ тийм ээ. Иймэрхүү болж байна. Нямбатар өөрөө сайд болоо явцаа. Хууль зүйн сайд бан. За иймэрхүү байна. За ингэ байжсэн чинь 2024 оны сонгуул болсон. Манай муу учрал чинь 8 жил жороолцсон байж идэг. Тийм ээ? Яг 2024 оны сонгуул болоод манай хүн ч одоо сонгуулийн дараа нэг сайд мэд мөрөөдөө байжсэн чи яасан байх нь вэ? Нямбатар учрлыг жийсэ. Хамтдаа сонгон ярих дөрөв манай муу учралчин зайлуулсан мө сонгон ярихыг услаад лага шүү дээ, тийм ээ? Услаад ирэн бэлтцээ. Одоо 3 дахь дахин даагаа байжсэн чи яасан байх нь вэ? Нямбатар хаантан учрлыг жийсэ. Тэгтээ жихтэй Улаанбаатар хотын хамгийн эвгүй ардчилсан тийм ээ мөнгөнд явдггүй тийм ээ нэлээд жоохон боловсралтай боломжийн амьдралтай хүмүүс амьдардаг. Эртнээсээ жоохон одоо юу гэдгийг соёлжсон жоохон юм уншдаг хэл устай хүмүүс оршин суудаг Сүхбаатар дүүрэг рүү жийсэ. Баян зүрх рүү жийж болно шүү дээ юм сте. Баян зүрхээс бол ч юм уу тийм энэ захын дүүргүүдээс бол бас ингэж гараад ирнэ шүү дээ. Яг хотын төвийн дүүрэгт живгүй байхгүй. Мөнгө тарааж болдгоо. Мөнгө тараасан ч гэсэн гарч ирэхэд тун хэцүү. Тийм ээ? Мөнгөнд баг явдаг дүүрэг байгаад шүү дээ. Арчлал талдаа. Жохон гадааддад үзсэн хүмүүстэй. Эвгүй дөрөг рүү учрлыг жийсэ. Унгаах гэдэг шүү дээ цаагаараа. Унгаах гэдэг. Зүг. Манай 1700 цаашин ширлээ. Сая 1800 жоод 1700 унлаа шүү. Дургуур гэдэг лайва унтраач шүү. Та нар зүгээр миний ярьж байгаа юмыг тийм ээ энэ хорыг сонсч чадвал аз чин сонсч чадахгүй бол тэгэл хогчин шүү. Бурхны хүүгийн энэ ариун агуу их мэдлэгээс жоохныг ч гэсэн хүртэж чадвал та нарын аз заа юу. Өнөөдөр та нар намайг хараа сууж байгаа чин том бурхны их шиг шүү нэр новшнууд минь гээ. Над шиг ингэж ярьж чадах хүн Монголд байхгүй. За юм байна. Би бол Монголын үндэсний архив гэж өөрийгөө хэлж болох талтай байгаа шүү. 90 оноос хойш. За юм болсон. За ингээд учрлыг унгаах гээд ирсэн. Учрлын оронд 2024 онд хэнийг татаж авчирсан байх нь вэ? Чимбатын нэмэн. Ай. Нэмэн одоо хин ч биш. Улсын хурлын гишүүн байсан уу? Байгаагүй.
Тэгсэн мөртлөө яасан уу? Автоматар сайд болсон. Номин. Чимбатын номин. Соёлын сайд. Манай энэ дээгүүр чинь одоо ингээд нэг тий хунтайжууд, гүнжүүд энэ төр ингээ хоорондоо өрсөлдөөд нь шүү дээ. Манай энэ дээд зэмдааныхан ч хоорондоо өрсөлдөөд нь шүү дээ. Мөн үү? Тэгээ байжсэн чинь нэм осрогоонуудаар ингээ харсан чи яасан байх нь вэ? За номтой өөр явчлаа. За. Тэмүүлэн явчлаа. За. За ингээ байжсэн ч яж гинөө. Ямар ч улсын их хурлын гишүүн биш. Номин сайд болчихж шүү. Миний хүүг энэ муу хулгайчууд яагаад байна? Нэм осрогоон толгой дотор тийм бодол эргэлж байна. Миний хүүг яаж яана? Миний хүү 4 жил улсын их хурлын гишүүн хийцэн хүн. Тэгэхэд энэ муу номин шууд тооноор яаж орж ирж сайд болж чадчихна. Хуур хурж байна. Мөн үү? Зүү. За ингээ байжсэн чи яасан баг. Уралцаа байжсэн чи 2024 оны сонгуулиар учирлыг бүр жигээд бүр эвгүй тойрог руу унгаах гэж шийдчихэж байгаа байхгүй. Жигсаалтнаас оруулж болно шүү дээ, тийм ээ? Тэгээгүй. Бүр ингээд аваачаад яг унгаах гэж шийдсэн байхгүй. Сүхбаатар 4 рүү. За ингэсэн чинь номин хэний оронд Учирлын орон сонгон руу хэнийг Нямбатар татж авчирсан байх нь уу? Нөгөө Чимбатын номин чинь татж авчирд улсын хурлын гишүүн болохгүй байж ивэл яах вэ? Учирлын 8 жил усалсан тойргийг зүгээр номин гэд нэг нөхөр тулгаачд тийм ээ бэлгэлчүүл яах вэ? Чиний тийм ээ бүтэн хаварчин тариалаад намаржин услаад хавар зунжин услаад цэрлэгийн түүгээд яг намар хураандаа гэж бодоо байжсэн ногооны талбайг Нямбатар тийм ээ номинд өгчүүл гацууртын Чимбатын хүүхдэд өгчүүл яах вэ? Урд нь манай хүн чинь бол сайд болно гэж бодоо байж байгаа шүү дээ очирлж өөрийгөө. Тэгжидэл сайдын суудлын номинд өгчөөд дахиад бүр өөрийнх нь тойргийг аваач номинд өгчүүл яах вэ? Та нар яах байсан бэ? Дахиад нэг 100 хүнээр унлаа. 1600 боллоо. Жохоо сонирхолгүй ярьж байгаа бах та. Жохоо ядарсан жохоо сонирхолгүй ярьж байгаа бах та. Би нэг хулгай хийж яваагүй хөдөлмөрөөрөө явдаг юм болохоор ядарчаад байна. Тэгтээ бас бурхны хүүгийн бас чөмгөн хайж байгаа. Сонирхолтой ярьж байгаа шүү. За тиймэрхүү байна. За ингээд учирлын зүрхэнд Нямосрогын зүрхэнд шунзангийн зэнгэтгдсэн байх нэ. За юм байна. За ингээд Нямбатар учирд хоёр бол насны өсөлтөө болсон юм байна. За ингэж би бодож байна. Би бол яг нөгөө отоц тийм ээ. Ямар отоц чи юу гэдэг вэ? Ямар юмны отоц гэдэг вэ? Тэрнийга бас арайч Нямбатарыг би учирлыг арайч Нямбатарыг аваа ичнэ гэж бодоогүй шүү. Заргалмаас эцгийг аваа ичж арайч чадахгүй байх та гэж бодож ирсэн чинь аваа ичдэг юм байх ч юу. Ямар отоц гэдэг вүлээ? Матчаад шүү. За ингээд ийм үс зангидэгдсэн байх нэ. Би тэгж бодож байна. Би тэгж хардж байна. За ингээд маш хүнд тойрог руу ардсан нам ер нь дийлэнхтэй ялцдаг маш цөөвтөрхөн ардын нам ялдаг Сүхбаатар дүүрэг дээр очиод тэгээд дотоос ямар Аз ёндоо гийсэн байгаа, ямар хор найруулсан байгаа, ямар ч лээс учралтыг гараад ирсэн. Дахиад 8 жил өөрийнхөө чадлаар гарч ирчээд сайд болно гэдгсэн чи яасан байх нь вэ? Гийгээд шүү дээ бас. За ингээд энэ хоёрыг шунзан бодвол зангидэгцсэн. За яг учрлыг хин Нямбатар яагаад жигээд байсан бэ гэдгийг би жийсэн бэ гэдгийг би зүгээр өөрөө дотроо ингэж хардж байгаа шүү заяа. Яагаад хардаад байна гэхэлэр шүү дээ, тэ. Манай хүн жоохон нарийн байсан юм болов. За яг 16 оны сонгуульд бол мөнгө гаргасан. 20 оны сонгуул Монголоор жоохон нарийнлаад, нарийнда хатаад тийм ээ хөөхөн улс төрч болсон хүн ч ухаан суудсан тийм ээ. Жоохон нарийнда хатаад мөнгө гаргахгүйсэн юм болов. Тэгээд учрлыг Нямбатар жийсэн юм болов. Тэгээ 24 онд номинг татж авч ийн гэдэг чинь
Номин нь бол бас мөнгө гаргаад нь шүү дээ, тийм ээ? Мөн үү? Мөнгөтэй юм. Тэгээд нэг жоохон нарийн дат учрал жоохон нарийн датад ангууд нь Нямбатар жигээд мөнгөтэй хүнийг татчих авсан юм болов уу? Нямбатрын тухайд бол за учрлын тухайд бол нөгөө талаас нь ярьсан юм чинь, тийм ээ? За энэ хоёр бол одоо ингээд ийм хоёр талаасаа л ийм л хөл нөхдүүд байсан гэсэн үг. Тэгээ манай Нямбатар чинь жирэхтэй бас их гоё үг хэлсэн зайлуул хөрхий. Манай учрал бол 8 жил улсын их хурлын гишүүн хийж одоо 90 цент хүрсэн учраас Сүхбаатар дүүргийг хариуцуулж өгж гинэ. Чингэлтэй дүүргийг л хариуцуул. Чингэлтэйг чинь тэгсэн тийм ээ. Хариуцуулж өгж гинэ гэж. Чингэлтэй Сүхбаатарын тойрогт нэр дэвшүүлэхээр боллоо. Тэгж хэлээ батламжинд гардуулсан шүү дээ. Хүчээр. За ингээд учрал маань бол ингээд шонзон сансан жигдсэн учраас за мөнгө төгрөг гаргахгүй байсан учраас Нямбатар маань учрлыг жийсэн. За ингээ энэ хоёрын хооронд бол эвлэршгүй дайн өрнсөн байсан юм байна. За ингээ учрал хин чиш олцоод явж исэн чинь яах нь вэ? Улс төрийн азтай, хоттой тохироо бүрдэж оюун эрдэнэ хөрөлсөх хоёр хоорондоо муудалцсны улмаас манай уужкад асар том боломж гарч ирж яах нь вэ? Монгол улсын их хурлын дарга гинтхэн улсын хурлын даргач бас том суудал шүү дээ. Хэр оргийн хүн хүрнэг зүүдэлж мөрөөдөх хэцүү суудал шүү дээ. Шууд улсын хурлын дарга дахиад хэдхэн хоногийн дараа шууд Монгол улсын ерөнхий сайд болваа хөрхий. Ерөнхий сайд болонгуудаа хамгийн түрүүнд тийм ээ 10 жил 2016 оноос за 16 оны болъё доо. 20 оноос 26 хүртэл 6 жил дотроо ингэж явсан шонзонгоо авахар шийджээ. За тэгээ Нямбаг зайлуулжээ. Ямар юмны отэйц гэдэг лээ манайх нэг бичиж гэж би ерөөс марчаад болж гэдэг. Юу н ямар отэйц гэдэг лээ манайх дотор орос хэлтэй хүн байхгүй юу нусан тарцагнууд. Яана энэ нэр ийм боловсролгүй нэр. Бурхны хүзэн даа чи жоохон ядраа марчаад байна. Юуш ямар юмны 1400 үзээ байж гин өш. Юу доромжлоод байгаарай. Баг доромжлоорой. Бас ч гэж 1400 үзээ байж гин. 1800-аас 400-аар буурчлаа. Одоо би яалтай байлээ. Ямар Оскар шиг нүцгэлэлтэй нь. Тэ. Өш та нар тийм саяны энэ гачиг бичээд байгаа нь хөвшнүү да. Тийм болвол юу гатах. Тэр ямар юмнаа отэйц гэдэг үлээ тэрнийг хэлээд. Манай Женко хотолгын өөрийгөө хэлэх дуртай. Чи 14 хүн үзүүлэх нь овшоо. Би 1400 үзүүлээ вэж ин басч гэж. Чи нэг Нямбатар хин учрал хоёрын нэрийг тавьж байгаа чи нэг 1400 үзүүлээд гэж ядахна. Энэ дотор байхгүй. Криостны отэйц гэж худлаа чаагаад байгаа чи. Средний тродны игнү. Крестний отэйц. Худлаа хэлээд энэ да. Ондоогоор хэлдэг юм да. Марчаад байна би. Криостны отэйц гэж үгүй ээ. Ондоогоор хэлдэг юм мартчих. Энэ муусаа орс хэлгүй юмнууд нэрээ. За иймэрхүү байна. За ингээд энэ учрал одоо өшөөгөө авч байгаа юм байна. За энэ нь өстой нэг Монголын заяа их гэдэг шиг тэгээд хөрхий. Халахын заяа их гэдэг шиг нэг лайны үрийг өстой зайлуулж санаа амарлаа бурхан байна. За Нямбатарыг нэг үргэлжлүүлээд нэг хэдэн минут яриадах. За Нямбатарын хамгийн дургу хоёрыг зэрэг хүргэж байгаа юм бол юу? Загалмайлс эцгийг харин юу гэдэг юм дээ? Чистний отэйц нэг л биш л болоод байна даа. Би марчаад байна уу? Үнэхээр чистний отэйц гэдэг юм да. Curiosity отэйц л гэдэг гүйлтэй. Юу гэдэг лээ байсан чинь. Яг чи нэг орчуулгын юм хэлээд ах шиг байна. Транслейтер чаашаад ах шиг байна заяа. Дараа нь би ChatGPT-гээс асуучна. За өөрхөн байна. Миний муу ээж чи үргэм орос хэлний багш, орос англи хэлний багш шүү дээ. Уг нь бол би ч одоо уг нь хэл усттай байвал яхаар л хүндээ. Манай аав
4 авгаагийн 9 хүүхэдтэй. Надаас бусд 8 нь байна шүү дээ, 2-оос дээш гадаад хэлтэй. Манай ээж 3 хүүхэдтэй. Надаас бусд нөгөө 2 нь бас 2-оос дээш гадаад хэлтэй. Ганцхан ямар ч хэлгүй хүн бий л энэ доо байна. Ямар учир байдаг юм бэ? Энэ өстой үйл үрэх. Гэнэр 12 хүн дотроос ерөөсөө бүгд 2-оос дээш хэлтэй. Аав ээж хоёрыг нэмчих юм бол манай аав чинь герман, орос хэлтэй. Польш хэлтэй, 3 хэлтэй. Манай ээж чинь орос, англи хэлний багш, дээрээс нь Солонгост ажиллаж исэн бас 3 хэлтэй. Энэ 14 хүн дотор ерөөсө ганцхан би ямар ч хэлгүй. Ганцхан нэр Тилког Монголиа байгаад идэг нэр Яана нэр. Нөгөө ядчихд нөгөө загламаас эцгийнхаа загламаас гэдэг үгийг марчаад байдаг. Үнэн бүрхэг байна нэр Яана. Ангийн дээр болох үнэн гизүү байна нэр. За энэ Нямбаг нэг ярина. 2 3 хүн ярина. Нямба дээр. За лайвын цаг хэрэг чи 41 минут аваа хөрг удчих. Ашгүй би энэ буудлын угаалгын машинд нэг хувцас хийчихье гэсэн чинь нөгөө нэг валаан бас хувцас угаагаад болж өгдөг. Одоо тэрний хүлээнгээ бас лайв хийгээ байж шүү дээ. Нямбагийн тухайд нэг хэдий юм ярина. За Нямбатар үйлэн дуурж ин тийм ээ. Яг нэг ажиллаа өгж байгаа хүн бүлэдүүлээд олон хүн ажиллаа өгсөн шүү дээ тийм ээ. Бас өрөвддөг тийм ээ. Тэр нь ч миний буруу, энэ ч чиний зүг байсан юм уу энэ гэдэг ингээ бас хүнд бодогддог те. Нямбаг буухад бол үнэхээр инээд түрээд байна. Нэр шүү. Үнэнгээл хэлий. Яста бүтггүй. Энэ хүн бууж үнэхээр санаа амарлаа. Нямбаг одоо хамгийн зөв дургуй зэрэг хүргэж байгаа юм юу? Урд нь бол одоо жишээлбэл 10% даваа сүрэн гэж байсан тийм ээ. Байсан ч яахгүй хөргөм одоо байж л байгаа л та зайлвал. Хөөх юм зэл 10% л иддэг байсан биз шүү дээ. Тэгэл 10% даваа сүрэн гэж нэр авсан биз шүү дээ. Одоо ч 10 нуглаад байна шүү дээ. Би ч бас арай хитэрж шүү дээ. Би тэгж хардж байгаа шүү. Би ч бас юм арай дэндээд шүү дээ. Гү тийм шүү дээ. Одоо нуугаад байгаа хүн би хэд хоногийн өмнө бас ирэл хийсэн. Лайв бичлэг тавьсан. Гү нэр жинкнээс 2017 18 оны үед өхрийн гуй авдаг байсан шүү дээ. 100,000 төгрөгөөр. Би яг нуугаад хамаагүй хүч чонгор дээр явж очивол тэгэл гуй авъя гэж гуй авдаг байсан. Өхрийн гуй чи нэг эхэндээ бол нэг яг бүр бүдүү өхрийн биш л дээ. Шүдлэн өхрийн гуй авчдаг. Тэргээр чи нэг 2 сар шахуу болчдөг. Тэгэл 2 сарын дараа дахиж жоод нэг шүдлэн өхрийн гуй авдаг. Тийм байсан бохоггүй. Яг зарим үедээ өхрийн гуйнаас өхрийн махнаас жоохон одоо ингээд бас жоохон уйдаад ирнэ шүү дээ. Тэгээ тэр үедээ нэг хоньны гулууз авчдаг. Хоньны гулууз бол анх ихэндээ нэг 37-8 мянгад болдог байсан. 35-6-7-8 мянга. Зарим үед мах ямдарч үед 27-8 мянга болдог байсан. Гүчин чи одоо бас арай дэндээд шүү дээ. Нүдэн дээр хүмүүс бичлэг хийгээд энэ зөв зүгээр бордюр байна гэж хэлээд байхад харуулаад байхад солиод нь штэ. Гү тийм штэ. Гүч арай дэндээд нь штэ. Ганц уух усныхаа их усүр дээр зам барина гэж солиороод нь штэ. Нямбатрын тухайд. Хинээч дургу хөрнө үстэй энэ чинь. Манай энэ хөдөөний голдуу хотод орж ирсэн новшнууд гэх юм уу юу гэх юм. Мэдрэл муутай юмнууд Нямбатрыг дэмжиж байгаа шүү. Хөдөө та нар мал малж ийсэн тэрнийг мэдж байгаа үстэй. Би ч гэсэн мал малж л явсан. Ганцхан малаа усалдаг худаг дээр чинь Баярбаатар ямар нэгэн соёлын төв барина гэж солиорвол яах вэ? Та нар юу яах вэ? Тэгвэл яах вэ? Мэдрэл муудангуудаа. Та нарыг ганц усалдаг худаг дээр чинь мөн үү? Баярбаатар очсон соёлын төв барьж өгнө гэж солиорвол та нар яах вэ? Тэрнтэй ижилхэн сая 700 мянган хүний чинь энэ Улаанбаатар хотын чинь сая 700 мянган хүнийг усалж байгаа ганцхан их усүр байж тээ.
Туул гэдэг нэг гол байж тээ чаавас. Олон 100 жил монголчуудыг усалж ирлээ. Гэхдээ тэрэн дээр чинь зам барьныг солиороод байвал яах вэ? Гэхдээ тэгэл мэдээж ирэх тэр зам туулын урдны зам дээр зам барьчих юм бол Баярбаатар мэтийн тамхичийн юмнууд тавьгаад авч байгаа нэсэлж штэ. Гэхдээ тэр чинь тэгээ хаашаа орох юм? Сансарт нисээ алга болчих юм уу? Туул руу орно штэ. Гэхдээ туулын одоо тэр доотлын газрын гүний их усүр гэж байна тийм үү ус. Бид нэр авч уугаад байгаа. Дээрээсээ тижээгдэж чинь. Дээр нь зам барьчихаар чинь мэдээж хэрэг одоо та нар ингээл одоо санаж байгаа одоо та нарч санахгүй л дээргүй хар малнууд хөдөө байж исэн юм чи юугаа мэдэх вэ? Одоо энэ намайг хүүхэд байхад энэ 32 100 айл энэ чинь битүү намаг байсан юм. 32-ийн одоо энэ ногоо нуурын энчээ одоо 0.6 га 0.7 га газар тэрбум 200 300 гэж байна. Тэрбум штэ. 0.7 га 0.6 га тэрбум гэж байгаа үстэй нэг газар энэ ногоо нуурын энчээ чинь. Энд ногоо нуурын энчээ чи ерөөсөө энэ дөлгөө нуурыг ярьж байгаа шүү одоогийн. Дөлгөө нуур 100 айлыг ярьж байгаа. Одоо эдгээр мэдэхгүй л дээ чаавас. Энд ногоо нуур байсныг ч мэдэхгүй. Энд чинь айл буудгүй хов хоосон газар байсан. Намайг хүүхэд байхад. Яга айл буудгүй байсан. Нэгдүгээрт намагтай. Хоёрдугаарт нөгөө намагтай учраас өвөлдөө амар хүүтэн. Ийм учраас энэ ногоо нуурын энчээ чи ерөөсөө огт айл буудгүй байсан шүү дээ. Тэгээ яадаг ямар айл бууддаг байсан гэж эрдлийн зүйд болон хужаанаар хятадууд бууддаг байсан байхгүй. Яагаад вэ? Хятадууд нөгөө монголчуудын дунд очиод уулын ингэрт буучих гэхлээр нөгөө улгаачууд чинь манай монголчууд ч очиж зодож нүдэд 9 шид юмнуудын дээрэмдэд хоолундын дээрэмдэд амар зай үзүүлэхгүй. Тэгээ аргагүй ихэнд яаж гинөө? Тэр ногоо нуурын тэнд очиод буучхлаар яах нь вэ? Ирж зодож нүдэх нь тийм ээ хамт хажуудалд нь хажуу шандаа монгол хүнтэй энэ ардаа монгол хүнтэй урдаа монгол хүнтэй ардаа монгол айлтай байх юм бол яах нь вэ? Нөгөө хэд чинь нийлж байгаа дээрэмдэд амар зай зодож нүдэд агсан цогтуу тавиад болж өгдөг болохоор аргагүй ихэнд тэр ногоо нуурын тэнд очиж буудаг байсан байхгүй. Тэгээ ногоо нуурын тэнд бөөгнөрөө буучгаар олон хятадууд эрлэгзүүдийн дунд монголчууд очиж зодоонуудыг хийж чадахгүй. Тэгээд энэ ногоо нуур гэдэг нэг тийм сонин газар байсан шүү дээ. Яг үнэнгээсээ. Одоо тэгсэн чинь тэрбум 200 300 сая болцсон байна шүү дээ. Газар нь. Гү тэнд нуур байсан, намаг байсан гэж одоо мэддэхгүй байгаа шүү дээ. Яагаад мэддэхгүй байгаа юм? Яагаад тэгвэл тэнцэн барилга байшин барьчихгүй чинь газрын хөрснийх нь усан доош буучаад байна шүү дээ. Гү яг л тэрнтэй жижигхэн туул дээр энэ зам бариад ингээд баахан усгаа хичүүл тэр газрын гүний ус чинь доошо сууч шүү дээ. Тэгэл уух усгүй яах юм? Бүгд ийм мэдрэлийн яриад дайраад байгаа. Би одоо зөндөө юм хэлээд байна шүү дээ. Би хвшилтэй олон хүмүүс олон санаа ярьж байгаа юм. Нямбатра наадхыгаа зүгээр энэ гэр хорооллоор тавьчихаа. Тэхийн бол одоо наадах чинь болж гинөө гэд би хэлээд байгаа үстэй. Гэр хорооллоор одоо монголчуудын хинийхэн ч толгой дотор гэр хорооллоор зам тавина гэж толгой дотор нь бодогдоог бах те. Баярбаатар бодцсон байсан те. Гэхдээ Нямбатра наад туул дээгүүр зам тавьдаг чинь буруу байна. Гэр хорооллоор замаа тавиадгаа. Тэхийн бол гэр хорооллын амьдрал цэвгээ босч ирчих гээд байна. Энэ хаус хороол болчих гээд байна. Наад чинь буруу байна гэд би ярингууд нөө буруу ишилсэн сүгшиг гэдэг шиг те. Өөрийнхөө улаараа дайраад байгаа үстэй. Гэхдээ ийм хүний чинь одоо зайлуулахгүй өөр хэнийг зайлуулах юм бэ? За туулын урдны зам Нямбатар тавина гэж солиорсон. Нодлон би эсэргүүцсэн. Олон 100 мянган хүн дэмжсэн. Баярлалаа. Анхны хүн би шүү. Бусд нь бол жив чимээгүй гэж. Яг надаас өмнө тэр улсын хурлын гишүүн Ганбаатар гэдэг шиг санагдаад байна. Манай арчсан намын нэрийг бас сайн санахгүй байна. Тэр бас эсэргүүцсэн шүү зайлвал тэрэнд баярлалаа. Тэр мэдээлэл хийж би тэрний чинь мэдсэн байхгүй. За тиймэрхүү байна. За тэгээд тэр ахын юуг бол хүн амьд үзээгүй л дээ. Би тэгэнгүүт нь гарч ирээд тэрний чинь эсэргүүцсэн байхгүй. Тэр ахаас мэдээлэл авчаад юу ярих гэж явж байгааг мартчихв. Өөрийгөө ярьж явж байгаад нөгөө үндсэн ярих гэж байсан юм мартчихлаа шүү. Тий. За тэгээд туулын урдны зам тавина гэж байгаа маа тавьчихлаа. За тавихаар болчлоо. Зураг төсөлмөс нь хэдэн сарын дараа гарсан. Тэр ойлгомжтой. Хулгай өөр болох гэж байгаа гэдэг нь бол ойлгомжтой мэдэгдсэн. За би тийж харж байгаа шүү.
За тэгээ байжсэн чи яасан бэ гэвэл шүү дээ, тийм. Туулын хурдны зам ингээд явж ийн тийм үү? Өөрийнх нь зураг төслийг ярьж байгаа ярианаас нь сонсоход. Тэгсэн чинь туулын хурдны зам заяо. Ерөөсө 7хон гацтай. Эхлээд танилцуулахдаа 6 гацтай гэж танилцуулж байгаа юм. Одоо бидний одоо энэ дөрвөн зам инх таймны үргэлжлүүлж чинь ингээд хар мянган уулзуур орж гараад ингээд машин дэрэг явна шүү дээ, тийм. Тэгээ туул дээр баригдах гэдэг зам гэдэг чинь ерөөсө 6хан гацтай заяо. 6 газраар л машин орж гарна. Тэгээ дураараа ингээ орж гараад ингээд бөглөрөл төгжрлийг багасгачих юм ерөөсө байхгүй. Тэгээ байжсэн чинь нэг сар марын дараа ч үлээ 2 сар. За нэг 2 сар гарангийн дараа одоо манай энэ үндэсний холбооны тэргүүн гэдэг энэ холих тэргүүн Мангаржив байна шүү дээ, тийм. Мангарживын газар 15 га газар тэр сонгоныхын уулын бэлд байгаад байгаа байхгүй 15 га газар. Тэр өөрөө нэг Happy Wall ч үлээ нэг тийм амралтын газар барьсан тэрэнд нь хийж очтгүй нэг тийм дампуурсан газар байж байгаа гэсэн байхгүй. Тэгсэн чинь тэр Happy Wall-ыг гээд амралтын газрыг шууд зөндөө хөрөнгө оруулалт баг нэг 5-600 сая төгрөгийн ч юм уу 7-800 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан. Тухайн үе одоогийнхоор бол нэг баг 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан байсан баха. Би тэгж хардж байна. Бичлэг нь энэчээ байж байгаа. Facebook дээр. Тэр газар руу 6 гарцтай гэж ихэж ярьж байгаа 7 дахь гарцын зөвхөн тэр зах болгоно гэдэг Мангарживын 15 га газар руу нэг бүхэл бүтэн гарц гаргаж ивэл яах вэ? Та нар боддоо. Зүгээр хүний хувийн 15 га газар руу Монгол улсын одоо тэр өөрийнх нь ярьж байгаагаар төгжрлийг багасгах нь манай нийт тэрэ амар том стратегийн зам ам гэж яриад байгаа шүү дээ, тий. Стратегийн замаас ганцхан хүний зах руу зам гаргаж ивэл гац гаргаж ивэл яах вэ? Улаанбаатар дундуур 6хан гац гаргаж байгаа мөртлөө ганцхан тэр хүний зах руу зах болгоно гэж хэлээд байгаа нэг амралтын газар руу 15 га газар руу үндэсний өх холбооны Мангаржив гэдэг нэг нөхөр байгаа шүү дээ. Тэрний тэр газар руу нэг бүхэл бүтэн гац гаргаж ивэл яах вэ? Тэгж хүмүүсийг доромжилж ивэл яах вэ? Гэхдээ тийм хулгайч чинь хүн эсэргүүцэхгүй яах юм бэ? За энэ мэтчлэн Нямбагийн эд шуурууд арай хэтэрсэн учраас үнэхээр энэ монголчууд болон бид нар эсэргүүцсэн. За энэний хүчинд энэ бас улс төрийн тохироо халахын буйн нийлж Нямбаатар гэж хүн буухаар боллоо. За ингээд улс төрийн түүхийг хэвээр хүрнэ өгүүллээ, сайхан ярьлаа. Үзэж сонирхсан та нартай маш их баярлалаа. Энэ 1100 хүн цааш нь бүгд шеэрлээд өгөөрэй. Баярлалаа. Баяртай хайртай шүү. Дараагийн лайваар уулзъя.